За хөрөл отрын булган төвийг шүү асуулт асууя. За ингээл зарим нэг чухал асуудлууд ярих гэхээр ерөөсөө сайд нар нь байхгүй болохоор одоо хэрэгцээ юм. Өнөөдөр өдөржингөө суулаа манай 22 засгийн газрын сайд нараас хамгийн олондоо 12 за тэгэл ер нь бол нэг 7 сайд л сууж байна. За нэг 7 сайд бол үнэхээр тууштай сайн сууж байна. Тэгээ засгийн газрын сайд нар томилогдохдоо улсын хурлын гишүүдийг 28 цаг хуралдуулж хагаад шөнжин өдөржин хуралдаж байгаа дог нь одоо томилогдчихсэн. Тэгээ ажлаа таалагнах болохоор бол за ерөнхий сайдыг суул нэг арай гайгүй эрцтэй бус үед бол ерөөсөө нэг одоо нэг 7 хүн л сууж байна. Тэгэхээр ийм байх юм бол уг нь бид нар нэг юм өөрсдийнхөө жижиг асуудлыг ярих гаагүй юм л да. Энэ бол сайд нарын хувьд нэгдүгürt хийсэн ажлаа олон нийтэд хүргэх, мэдээлэл хүргэх, бид нар ч гэсэн зарим асуудлыг мэдж байгаа. Гэхдээ энэ үнийг яг сайд нь өөрөө олон нийтэнд хэвлэл мэдээлэл олон нийтээр хэлээсэй гэж бодож бид рүү нэг асуулт асуугаад байна. Тэгээ одоо энэ 5 жилийн үндсэн чиглэлийг үндэсний аудитын газрын тайлангаас ингэж чинь. За судалгаа тооцоог боловсруулсан, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх төсвөө тавьдгүй. Хамгийн чухал нь гүйцэтгэл муу байлаа гэд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхойгүй. За 3 шадар сайдаас одоо 1 шадар сайд байхгүй. Тэгэхээр би одоо хинээс асуухаа мэдэхгүй байна. Гүйцэтгэл муу байгаа тохиолдолд хинтээ яаж ямар хариуцлага тооцох вэ? Нэгдүгürt. За одоо 2 сайдаас асууя. За нэгдүгürt. Хоёрдугаарт үгүй та битээ ингэж нэг юм жижиг юм дээр улс төрж өч нэгэнт энэ нь шүү дээ бодлого хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийн дагуу та бүгдээ хамтдаа конопцсон засгийн газрын тухай хуулийн дагуу чиг үүрэг нь эсвэл эдийн засгийн хөгжлийн сайдаар нөгөөх нь одоо 2 сайдаар хяналт шинжилгээ үнэлгээнд хариуцсан сайд дээр байгаад байгаа маа. Тэгэхээр одоо хариуцсан сайдаас нь л асуух хэрэгтэй гэж би бодож байна. Улс төржиж байгаа юм биш. За дээрэс нэмээд энэ хяналт үнэлгээг уг нь хуучин засгийн газрын хэрэглэх аудит 2 хийгээд нэг аль нь яг болдог байсан чинь одоо шат дамжлага нэмэгдээ шалт ордог гэдэг л яг энэ боллоо. Одоо тэгсэн чинь дээрэс нь нэмээд хяналт үнэлгээний үндэсний хороо, агентлаг за дээрэс нь нэмээд дахиад улсын хурлын тамгын газар 4 газараас бараг хяналт шинжилгээ хийгээд хоорондоо тоонууд нь зөрөөд хамгийн сүүлд одоо хэнийг нь алийг нь ярьж барих вэ гэхээр яа салбарын мэргэжилтнүүдийг хооронд нь одоо мэтгэлзүүлэхгүй юу та нар гэдэг ийм юм яриад байгаа юм. Уг нь бол нэг дээр нэг нэмээ 2 сайн муу гэдэг асуудал чинь одоо нэг субъектив биш байдлаар шийдэгдэж болмоор юм дээ. Энүүн дээр улсын хурлын гишүүд бид нар одоо алийг нь барих юм бэ? За дараагийн асуудлууд нь энэ хэрэгжих болоогүй байгаа гэсэн 2989 зүйл залт байна. Тэгээ хамгийн инээдтэй зарим нэг жоохон тааруухан байгаагаа тэгээ бичсэн юм шиг байна. Жишээлбэл нь 3.1-1 дээр эдийн засгийн өсөлтийг жил бүр 6 ба түүнээс дээш хувьд доктортой байлгана. Инфляцийг 5%-аас бага түвшинд хадгалах бодлогыг баримтлана гэчээд за энүүнийг бол хэрэгжих болоогүй гэж үнэлсэн байна. Яг гэвэл инфляц энээсээ давцсан учраас тэгж хэлээд байгаа шүү. Тэгэхээр энүүнийг одоо хэрэгжүүлэхэд хэдэн жил хүлээх ёстой байсан юм бэ? Чи 4 жилийн төлөвлөгөө шүү дээ, тэ. Эхний жил нь бол ингээд дуусч байна гэсэн. За дээрэс нь энэ удаагийн засгийн газрын мөрийн хөтөлбөр бол 3 намаас нийгмийн бодлогыг Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөс ардсан намаас ялангуяа энэ эдийн засаг бизнесийн хөрөнгө оруулалтын орчин эрхчлөлөөг хүний өмчийн эрхчлөлөөг хангах төр хүн намаас эрчим хүчний дээрээс нэмээ боловсролын салбарын шинжилэл гадаад худалдаа хөрөнгө оруулалт гэсэн эндээс яг 24 онд та бүхэн байна нам дээрээ өөрийнхөө мөрийн хөтөлбөрийн үнэлэлт дүгнэлтийг хийж үтсэн үү? Нам дотроо өөрөө энүүнийгээ бас ярьж байгаа юу? За дараагийн асуудал нь нэг юм өнөөдрийн нэг юм статик тоо ярихаас илүүтэйгээр санаа зовмоор бас нэг эдийн засгийн том үзүүлэлтүүд асуудлууд гараад байгаа юм а та бүхэн энүүн дээр дүгнэлт хийж байгаа юу? Эдийн засгийн өсөлт байгаа ч сайн байгаа ч гэсэндээ иргэдийн амьдрал дээр буухгүй байна. За энийг хятад улс ярьж чинь дундарч давхар хумигдж байна гэж. Солонгос улс болохоор эдийн засгийн өсөлт гайгүй байгаа ч гэсэн иргэд өрөнд орж байна. Үүн дээр ямар дүгнэлт хийсэн бэ? Хинээс асуух уу? Хурлын дарга. За Батлан хамгаалгын сайд Бямцах сайд хариулт өгье. Тэ болгонтой гишүүн бас чухал асуудал хөндөд байгаа юм аа. Бидний 19 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж Монгол төрийн бодлого тодорхой байх, тогтвортой байх энэ асуудлыг үндсэн хуулинд оруулсан үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль баталсан. За үүний дагуу үндсэндээ урт хугацааны хөгжлийн бодлогын бичвэр 70/2050 за дунд хугацааны батлагдаагүй байж хөгжлийн 8 зорилт 10 жилийн хугацаатай. 5 жилийн төлөвлөгөө батлагдсан, 4 жилийн засгийн газрын төлөвлөгөө батлагдсан, жилийн төлөвлөгөө батлагдсан байж байгаа. Анх удаа хэлэлцэж байгаа. Анх удаа хэлэлцэж байгаа болохоор үндсэндээ бол ойлгомжгүй цааш бас засаж залруулах сайжруулах асуудал гараад байгаа.
За 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бас улсын их хурлын хянан шалгах одоо бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. Улсын их хурлын одоо гишүүдийн хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх бололцоог. За үүнтэй холбоотойгоор бас 20 онд бид нар улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль баталсан. Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйл, 18, 19, 20 дугаар зүйлээр үндсэндээ энэ одоо улсын хөгжлийн одоо 5 жилийн үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн одоо мөрийн хөтөлбөрийн биелэлт, жилийн төлөвлөгөөний биелэлт, за дээрэс нь энэ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналыг одоо хэрхэн яаж одоо бас хангаж гэнэ үү гэдэг асуудлыг хянах эрхийг одоо улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиар улсын их хурл өгсөн байна. Үүний дагуу улсын их хурлаас бас улсын их хурлын тамгын газар анх удаага энэ маш олон хуудастай энэ 3 бодлогын бичиг баримтыг энэ бас бодлогын бичиг баримт нь бол 5 жилийн үндсэн чиглэл байж байгаа. Нөгөө богино хугацааных нь бол төлөвлөлтийн бичиг баримтууд. Эдгээрийн биелэлтийг ингээд хянаад шалгаад үзээд маш анх удаага юм том одоо дүгнэлт оруулж ирсэн. Энийг манай их хурлын гишүүд бас харж уншсан уу үгүй бас мэдэхгүй байна. Ингээд 2 өдрийн турш үндсэндээ одоо 3 хоногийн турш хэлэлцүүлэг явж байна. Энээс хэлэлцүүлгийг харж байхад бол бас анхаарах, засах, сайжруулах асуудлууд байна. За аудитын байгууллага бол санхүүгийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудит хийдэг. За хөгжлийн бодлого төлөвлөлтийн бичиг баримтууд дээр бол голцоо нийцлийн аудит хийж байгаа. Нийцлийн аудит. За үүний хажуугаар засгийн газрын хэрэглэх газар. За дээрээс нь одоо бас засгийн газрын одоо хяналт шинжилгээ үнэлгээний газар. За тэгээд улсын их хурлын тамгын газар, аудит гэдэг олон байгууллагууд энэ засгийн газрын үйл ажиллагааны одоо энэ бодлогын бичиг баримтууд дээр 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 1 жилийн төлөвлөгөө, за энэ төлөвлөлт, төсөвлөлт одоо тайлагналт дээр бүгдээрэн дээр хяналтууд хийсэн. Энд нэг талаас давхардж байгаа зүйлүүд байгаад байгаа шиг нь нөгөө талаас бас дутагдaltaа юу гэдгийг орхигдоод байгаа зүйлүүд байх шиг байна. Булган туяа гишүүн бол яг энийг хөндөж байна. Тийм болохоор улсын их хурлын дарга сөглөө сэлж ийн лээ. Ажлын хэсэг байгуулвал яасан юм бэ? Энэ дээр бас нэг бодлогын бичиг баримтуудын хоорондоо уялдаа холбоо. Бодлогын бичиг баримтанд бас зайлшгүй шаардлага, засвар хийх шаардлага байна уу үгүй юу? Одоо бид нар 10 жилийн хугацаатай 8 зорилт төлбөр батлааг байгаа дунд хугацааны. За бэмтэх цайдад 1 минут нэмж өгье. Тийм болохоор бид нар яа харахгүй одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн бичиг баримтуудад сайжруулах, уялдаа холбоог нь хангах, алдаа асуудал одоо байна уугүй гэдгээс дүгнэх цэгнэх шаардлага байгаа маа. Тийм болохоор бас улсын их хурлын даргын дээр ажлын хэсэг байгуулад энэ дээр нэлээд том дүгнэлт өгүүл яасан юм бэ? Заримдаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулинд байхгүй бодлогын бичиг баримт бидний их хурлаас батлаад байгаа. Эдгээрийг эргээд харчвал яасан юм бэ? Энд болгон туяа дарга хэлж байгаа саналыг бас анхаарах хэрэгтэй байна л хэлэх гэж байгаа. За баярлалаа. Харин тий одоо яг энэ асуудлаар өргөн хүрээгээр ярилцж байгаа нь чинь олон гишүүдийн бас санал гарч байна. Тэгээ санал дээр нь үндэслээд ажлын хэсэг байгуулад энэ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, энэ гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг цэгцтэй болгох чиглэл дээр анхаарахгүй бол манай төлөвлөгөө бол үндсэндээ олон мянган ажил төлөвлөж ийн гэдэг дээр төвлөрөө яваад байдаг. Өнөөдөр гишүүдийн голчлон нэгж байгаа зүйл бол үр дүнгийн асуудлыг хөндөж яриад байдаг. Тэгэхээр бид одоо төлөвлөж байгаа, төсвөлж байгаа, гүйцэтгэл тайлангаа хийж байгаа байдал бүр илүү үр дүнтэй байх. Үр дүн өгөөж нь одоо зохистой хэмжээнд байсан хэсэгтэй холбоотой асуудлыг бол хөндөж ярьдаг байх нь зүйтэй гэж. Тэгээ бид бас нэг ажлын арга барилыг бүх төвшөндөө авмаар байгаа зүйл нь буруу гэж үзэж байгаа, хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа зүйлийг ер нь тухайн цаг үед нь зогсоогоод шин төлөвлөлт, шин төсөвлөлт хийдэг тэр арга хэлбэр рүү шилжихгүй бол нэгэнт бид төлөвлөсөн учраас гээд хэрэгжихгүй бүтэхгүй зүйлийг бас араас нь ингээл он удаан жил үргэлжлүүлж яваад байгаа байдал нь үр дүнгээ үзүүлэхгүй байгаа нэг л хэлбэр байгаа. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ төвлөрч ажиллая. Тэгээ нэгэнт байнгын орооноос дагсан тогтоол гаргахаар санал орж ирээгүй учраас харин улсын их хурлын даргын захирамжаар гишүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулад энэ яригдсан асуудлыг цэгцлэх, шаардлагатай бол хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулад ажиллая гэж ингэж бодож байгаа. За одоо 2 сайд хариулт өгье. За улсын их хурлын дэд дарга Булган туяагийн асуултанд хариулъя. Тэгээд өөрийнх нь асуултанд бас нам гэдэг үг бас 2-3 удаа гарч ирж байгаа шиг байна. Тэгээ энэ салбарын сайд нартай холбоотой асуудал дээр хариуцлагын асуудлыг яаж ярих вэ гэж байх шиг байна. Ер нь кабинетийн зарчмаар салбарын сайд нар аль нэгэн сайд нар хариуцлагын асуудал яригдвал мэдээж томилсон субъект ерөнхий сайд хариуцлагын тухай асуудал ярих баг. Дээрээс нь олон
тайлан мэдээ орж ирж байна. Тэр нь баг одоо энэ нэг салбарыг авсантай холбоотой юм ойлгомжгүй байдал үүсчихэж байгаа юм биш үү гэдэг агуулгаар ярьж байгаа шиг байна. За хэрвээ тийм асуудал байгаа гэж үзэж байгаа бол бас та хэд манаас дотоод ярих нь зөв бах. Энэ тайлан мэдээгээ ярьдаг, дүн шинжилгээгээ нийлүүлдэг энэ хэлцүүлэг улсын хурал дээр анх удаага хэлцэгдэж байгаа. Хуучин 2024 оныг хүртэл ажиллаж исэн засгийн газрын бүтцээр засгийн газрын хэрэглэх газар бол зохион байгуулад За минут нэмж өгье. засгийн газрын хэрэглэх газар бол салбарын яамдуудын ажлын уялдааг хангаад дээрэс нь дэрэгдэн засгийн газрын хэрэглэх газрын харьяа үйл ажиллагаа явуулдаг хяналт хэрэгжүүлэх газрыг тусад нь бий даалгасан. Өөрөөр хэлбэл төлөвлөөд өөрийгөө хянаад байдаг тогтолцоогоо эрүүл болгоё. Хамтарч засаг үрдүүлж байгаа нөгөө намдаа энэ хяналтын чиглэлгээ бас хариуцуулъя гэдэг шийдвэр гарсан байх гэж би ойлгож байна. Тэгээд 2 өдөр үргэлжилж байгаа энэ хэлцүүлэг дунд ерөөсөө нийтлэг нэг юм дээр бас санал нэгдэж байгаа их баяртай байна. Энэ төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналтын энэ цогц системийг нэвтрүүлье гэдэг хэрэгцээ бол үүссэн байгаа гэх хурлын гишүүд манаас зүгээр харж байгаа их талархалтай байна. Тэгээ энэ дээр ерөнхий сайдын захирамжаар нэг ажлаас гараад байгуулагдаад ажиллаж байгаа DME-гийн цогц системийг оруулна. Тэгээд явцынхаа бас мэдээллийг солилцоод бас хамтарч ажиллана гэж. За болгон төвийн гишүүн тодруулъя. Манай сайд нар бити юм эмзэг дэлбэ шиг байл та. Зүгээр хариуцсан асуудлыг чинь хүрээнд л ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш хинч намчрахаагүй. Тэртээ дөрвөө засгийн газрын тухай хуулийн дээр энэ бол эдийн засгийн хөгжлийн хариуцах асуудлын за дээрээс нэмээд хяналт үнэлгээ одоо үндэсний хорооны дарга Монгол Улсын сайдын эрхлэх асуудлаа гэдэг ингээд энэ хүрээнд нь асуухаар манай сайд нараас асуугаад байна гэдэг юм. Одоо бид нар асуудал хариуцж байна. Зүгээр бид нар ингэж л хэлэх гээд байна л да. За хариуцлага тооцох асуудал бол ийм байт юм байж. Та бүхэн дотроо ер нь засгийн газар дотроо энэ асуудлыг нэлээд сайн ярив. Бид нарыг яриулж бухимдуулж 2 хоног чуулган хуралдчаал ингээд дуусчих юм биш үсттэй. Яг бол ард түмэн биднээс хариуцлага нэхэд байна. Бид нар энэ дээр гарын үсэг дурдаг албан тушаалтнууд биш учраас та бүгдээс иргэдээс ирээд байгаа асуултуудыг л асууж энүүн дээр одоо хариуцлагатай ажиллаач л гэж хүсэж байгаамаа. За эдийн засгийн хөгжлийн сайд байхгүй болохоор одоо хинээс асуух вэ? Энэ эдийн засаг тулгамдаад байгаа иргэдийн амьдрал тулгамдаад байгаа асуудлууд дээр та нар ямар гол асуудлууд байна? За одоо 2 сайд нэмж хариулт өгье. За одоо тэгээд субъектив юм ярмааргүй байна. Энэ 8 сарын 27-ны өдөр улсын хурлаар бид нар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр батлуулаад ажилдаа ороо явж байгаа. Хуулийн хувьд 24 оны сүүлийн улирлын үйл ажиллагааг 2 сарын 1-ээр тайлан болгоод нэгтгэхэд орж ирж байгаа. Тэгэхээр энд бол ямар нэгэн байдлаар амьдрал сайхан байна, гоё байна, ирээдүйг гэрэлтэй байна гэдэг тайлан байхгүй байгаа гэж ойлгож байгаа. Бодит байдлаа яриад, болж байгаа болохгүйгаа яриад засаад хамтраа цаашаа явъя. Шалгуур үзүүлэлтүүд чинь болохгүй байна. Метр барьчаад хүний жинг хэмжингээд байна. Энийгээ болио. Журмаа өөрчлөё. Цогц байдлаар нэг юм бүх юмаа төвлөрүүлсэн. Тэгээд тэр нөгөө төлөвлөлт гүйцэтгэлээ гаргахтаа бас учир дутагдaltaй байна. Тэрийгээ салгаад нэг 3 журам болгоод батлуулсаа 5 сарын 1-ээс хэрэгжээд явна. Ингээд алдаа бол байна. Засаад явъя л гэж байгаа. Тэгээд энэ дээр яг тийм сайхан байна, юм байна гэж байгаа бас тайлбар ерөөсөө байхгүй байгаа шүү. За дахид тодруулъя гэж байна. Болгон төвийн гишүүнд микрофон өгье. Би нэг хідэн зүйл дээр та бүгдийг анхаараасай гэж бодож байгаа. Манай сайн эмэгтэй гишүүд хүүхдийн цалинтай ээжийн мөнгөний асуудал яриад байгаа. Монгол улсын төрөлд бураад байна. Өнөөдөр залуучдын улс гэж аач гэсэндээ энэ бол 18, 20, 30 жилийн дараа маш том асуудал болно. Бид нар Монголын төрийг барьж байгаа хүмүүсийн хувьд үүн дээр анхаарачаал гэж байна. Дээрээс нэмээ эдийн засаг өсөд байгаа мөртлөө иргэдийн амьдрал дээр буурлахгүй байна. Цалингийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээг та бүхэн маань хараарай. Энэ бол яг иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт буухгүй байгаа нэг том илэрхийлэл шүү. Үүнийг та бүхэн анхаараарай гэсэн. За нөгөөх нь болохоор энэ одоо өрийн дарамт иргэдэд маш их байна. Энүүн дээр бас та бүхэн маань анхаараарай. Хэдүүлээ нэг хідэн хуурай тойроод яриад байх биш. Яг бид нарыг ард түмэн юу гэж үнэлэх вэ гэхээр ажлын хэсэг гарсан 50% гэж бид нар өөрснийгөө үнэлдэг. Ард түмэн бол энэ хууль хэрэгжээд
биднэрт таалагдахгүй байна 50% гэж үнэлдэг. Тэр энэ хоёрын хооронд хасар том ялгаа байгааг та бүхэн маань анхаараач л гэдэг юм. Тэрнээс биш би энийхээ